Сангаргийн яг цаг мөчид радион 3 дугаар студиэс сонсдог урлаг нэвтрүүлэг маань урлагийг мэдрээ их сурайтаагаар шуудурдаг. Яг одоо Улаанбаатар хотод 16 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2025 оны 2 дугаар сарын 11-ний мегмар гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг дуу хөгжмийн ертөнцөөрөө хүрэхэд аялахад бэлэн болсон байна. За студид хөтлөгч Анжгаа гэрлээ. За найруулагчаар Гамболтын ангараг нар айлтж байна. Өдрийн төргий. За өдрийн минь төргий. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар таны гэр, таны орон зай 5 дух суурайтаагаар бест буудан ухаалаг буудангаараа за мөн бүхний нэг дороос шин саандын худлааны төв хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өнөөдөр дуугаа сонсоход тэгээд дууныхаа талаар ярьдаг гоё өдөр байгаа. Ингээ бүгдээрээ хамтдаа нэгэн гайхалтай гоё дуу хүлээ авч сонсцгоё. Everybody to your chest, like a vest for your Jimmy in the city of sex. We in that sunshine, for them greens. Lean, mean, money making machines, serving fiends. I've been in the game for 10 years. Яа, бид нар бүр зүгээр энд баар нь саагдаг байсан тий. Яа. За. Юу ч хөвтэй. За чи ясваа. Би зүгээр Тэгээд нэрэ баар нь саагаж бүжиглжил явснаас энэ дууныхаа үүх түүхийг нэрэ түүч мэддгүй байсан байна шүү дээ. За тэгэхээр өнөөдөр баруун эргийн алдарт рэпер Тупакийн Доктор Дрэтэй хамтран дуулсан California Love дууны тухай ярьж өгөх гэж байна. За энэ дуу 1995 оны 12 сарын 3-нд анх цацагдсан буюу одоо 30 жилийн настай дуу гэсэн үг. За Тупак бэлгийн хүчирхийллийн эрэгт буруутгагдаж 8 сар шоронд хоригдоод 1995 онд суллагдсан. Өөрөөр хэлэх юм бол энэ дуу нь Тупакийн шоронгоос суллагдаад гаргасан анхны дуу буюу одоо comeback хийсэн тий эргэн ирсэн дуунаас ингэж хэлж болно. За Америкийн old school hip hop баруун зүүн эргээрээ хуваагдаж яг энэ одоо Тупакийн эрен үед энэ хуваагдал нь бүр хэрүүл, маргаан, за бүр цус асгаруулсан тэмцэл дээрээ тулсан тийм ээ. За тэгвэл Тупак шоронгоос гарч ирээд Myron Such Knight-ийн Detroit Records гэдэг компанитай гэрээ хийснээрээ энэ баруун зүүн эргийн тэмцэлд бол эргэлт буцалтгүйгээр татагдан орсон байдаг. За энэ баруун зүүн эргийн тэмцэл явандаа одоо миний ярьж байгаа Тупак. За таны удахгүй ярих нөгөө нэг Notorious Big буюу Biggie Smalls-ийн үхлээр нэг юм намтсан гэдгийм байлээ. За тэгэхээр энэ хоёр уран бүтээлчээс гадна өөр хүмүүс ч бас амиа алдсан байдаг. Бүр ийм амар хурцтмал байдалд очсон. Энэ бол нөгөө нэг зүгээр яг Wild Wild West гэдэг те ингээд нэг зэрлэг баруун, зэрлэг өрнө гэдэг ингээд ковбойчуудыг бодоод байдаг байхгүй юу? Энэ те ингээд зүгээр ковбойчуудын тухай үг бас биш. Энэ бас энэ хипхопын нөгөө нэгтэй ингээд баруун зүүнний зүүргийнхний энэ тулаанч энэ Wild Wild West гэдэг энэ үгэнд хамаарч идэг. Тийм ч учраас саяны энэ California гэдэг энэ дуун дээр Wild Wild West гэсэн үг нь явж л байдаг бас. Тий. За тэгэхээр та бид бүгдийн хамтдаа сонссон энэ дуу нь 1996 онд худалдаанд гарсан алдарт All Eyes on Me сомогтон багтсан. За ерөөсөө дуу цацагдсан даруйда Billboard хот 100 жигсаалтыг бол шууд тэргүүлээ зогсохгүй Итали, Шинэ Зеланд, Шведийн чартыг бол тэргүүлсэн байдаг. За энэ дуу цацагдаад жил гарны дараа харамсалтай Тупак буюу Тупак Amaru Shakur бусдын гарт одоо алагдаж амиа алдсан. Харин дууг нь 1997 оны ихээр болсон Grammy наадмын одоо шилдэг хипхоп хамтрал төрөлд нөхөн нэр дэвшүүлсэн байдгийн байна. За дууны бичлэг 1995 оны 11 сард хийгдсэн. За тухайн үед Доктор Дре одоогийн шигэ ингээд хүлээн зөвшөөрөгдсөн мундаг продюсер бол байгаагүй. Гэхдээ боломжийн бас нэг өөрхөн өгүүлчдэг хурган уран бүтээлч байсан болохоор энэ дуугаа эхлээд өөрөө дуулахар болсон юм байна. Тэгэхээр хэрвээ анхны төлөвлөгөөгөөрөө явсан бол Тупак энэ дуун дээр бол байх ёсгүй ээж л дээ. За тэгээд Дрэгийн гэрт байдаг студид Тупак Дрэгийн өглөж байгааг сонсоол ингээд сууж яснаа ингэсэн юм шууд. Наад дуун дээр манайгаа оруулчихаа гэл байсан юм байна л та. Тэгсэн чинь продюсер нь энэ дуун дээр гол үүргийг гүйцэтгсэн Дрэгийн нэрийг хойгуур нь оруулаад анхнаасаа
Тупакийнх байсан юм шиг болгосон нь хожим Тупак Dre хоёрын харилцаа дуусахад бас нөлөөсөн гэдэг юм байна. За хамгийн мундаг нь Тупак шууд дуулахаар одоо за окей чи дуул гингүүд дуулахаар болсноо сонсонгуудаа 15 минутын дотор шууд өөрийн бадаг буюу үгээ биччихсэн. За ерөөсөө ингээд бичлэг хийгдснээс хойш ерөөсөө 2-3 чоноглгүй клипний зураг авалт ихсэн гэхээр энэ дууг зүгээр л начигнуулаад бүтээсэн гэсэн үг байхгүй юу. За California Love дууг нүдэ олсон хөгжмийн химнэлттэй дуу гэж үздэг. 1990-ад оны дунд үед энэ дууны химнэлт дагаж бүжиглээгүй хүн Америкт бол байгаагүй гэдгээ. За 2000-ад оны ихэр бол манай паранд бас энэ аян. Манай Монголд ч байгаагүй. Бүжиглээгүй хүн гэж баг байхгүй байх. За жүжигчин Will Smith-ийн эхнэр Jada Pinkett Smith Тупакта тэр үед одоо үүзээгүй найзууд байсан юм байна л да. Тэгээд клипнийхэн санаа гаргаад өөрөө найруулахар болоод байжснаа татгалзаад Hype Williams гэж одоо мундаг залууд байр сууриа тавьж өгчээсэн бас нэг юм түүхэд юм байна. За зураг авалт нь 1995 оны 11 сарын 10-наас 13-ны хооронд ерөөсө 3 хоногийн хооронд л явагдсан. За харин үйл явдлын хувьд бол 2095 онд одоо цөл дөрнөж байгаа үйл явдалтай юм клип байгаа шүү дээ, тий. За ингээд Tupac 1996 оны 1 сарын 6-нд болсон Eazy-E гэдэг рэперт хүндэтгэл үзүүлэх аялал тоглолтын үеэр энэ дуугаа шууд дуусан байдаг. За энэ дуу 1996 онд гарсан бүх дуунуудаас 11-т жагсан байдаг. Одоо 96 оны турш гарсан бүх дуунуудаас шүү, тий. За NTV Awards-ийн шилдэг рэп дуу номинацид мөн нэр дэвсэн байдаг. За Tupac-снээс нэг сонин факт эд юм байна. Би одоо энийг өнөөдөр л уншаа. Оо гэ бүр шок. Tupac Madonna 1990-ад оны хамгийн алдартай токсик буюу хортой харилцаатай осууд байсан. Оо ба тэгж ярьдгийг шүү дээ. 13 ихчтэй Madonna ч. Одоо Madonna ч бүр залуухан. За Гэтэ 30 дүү үнтэй явж байгаа. Гэтэ энэ хоёр чи тэр үедээ айгүй тийм нууцаар үерхчихсэн гинэ ингээд салаал нийлээл ингээд бөө юм болно. Гол нь Madonna бүр Tupac-ыг барьж авч хөөцөлдөж танилцаад тэгээ үерхэж байгаа дараа нь хаягдсан гэдэг юм байна. Тухайн үед Tupac кино жүжигчний карьер эхлүүлчихсэн. Эмэгтэйчүүдийн анхааралд бол хэдийнэ өртсөн байсан. За тэгсэн Madonna ихч хөөхөн хүү гараад ирлээ гэдээ айгүй сонирхсан гэж байгаа. Ядж хахад түрүүний минь хэлсэнчлээ 13 насаар ихчүүдээ. За тэгээд 1993 оны Soul Train Awards-ийн үеэр Rosie Perez гэдэг найзаа ингээд хатгасаар агаад чи намайг энэ Tupac-та танилцуулаад гаач ээ гэсээр байгаа танилцсан гинэ. За ингээд танилцж авсан танилцаж авангуудаа 1993-аас 1994 оны хооронд нууцаар үерхсэн. Нууцаар гэж одоо ярьдагч тухайн үед бол энэ хоёрын токсик харилцааг ойр тойрных нь бол бүгд мэддэг байсан. Ингээд 1994 онд харилцаа нь ил болоод 1995 он хүртэл үерхсэн. За хамтдаа бүр дууч хийсэн. За Madonna-гийн өөрийнх нь дурсамж байд юм байна. Tupac миний амьдралыг үнэхээр маш их сонирхолтой болгож юм ам оруулах шиг санагддаг байсан. Тий одоо би ингээд маш их одоо нөгөө нэг мотивац авна гэдэг штеп тий авдаг байсан гэж ярьсан мөлий. За гэвчиг энэ харилцаагаа Tupac бол өөрөө дуусгасан. 1995 онд Madonna-д бичсэн захидалдаа харилцаагаа дуусгах болсон шалтгаан нь за нэгт арьс өнгө, хоёрт амь насаа алдах гээд байна гэсэн айцаас болсон гэж захидал дээрээ бичсэн байдаг. Тэгээд энэ захидал нь бүр $100,000 үн хаялцагдаж зарагдсан байт юм байна. За харамсалтай нь Tupac 1996 оны 9-р сарын 7-нд Лас Вегасын MGM Grand-аас Club 662 шөнийн клубын нээлт рүү явсан. За гэтэл тухайн өдрийн 11 цаг 15 минутын үед цагаан өнгийн Cadillac машинаас түүний унаж явсан BMW машин руу бол гал нээсэн. За ингээд Tupac суманд оногдож хүн шарх авсан учраас яаралтай эмнэлэг түргэгдэн 6 өдрийн дараа цэл залуухан 25 наснда амьсгал хураасан. Тэгээд энэ үеэс хойш одоо даруй 29 жил болсон ч түүний одоо хэрэг одоо болтол шийдвэрлэгдээгүй хിവэрэл байгаа. Одоо яг манай зөргийн хэрэг шиг амар хэцүүлтэй одоо ингээд энэ өхөлдтэй ингээд нөө зүүргийнхэн буюу Notorious B.I.G. за тэгээ одоо Puff Daddy Madi гэдэг эднийх нэг хамаатай гээл тэдний хийсэн хэрэг мэрэг гэдэг бодовч яг үүндээ бодит гэрч олддгоо. Ямар ч баримт байхгүй. Асар том клубын нээлтэн дээр хурж ирэх хашир дотор байжгаад яагаад гэдэг үл нэг шалтгаанаар гараад дөнгөж машинтаа суунгууд нь хажууд нь Cadillac хурж иж зогсоод будчаад яваад гисэн. Тийм л үйл явдал ерөөс нүд ирэмхийн хооронд болоод өнгөрцөн үйл явдал байгаад байдаг. Тэгээ одоо болтол эн чинь ингээд нэг домог мэт яригдаад байдаг. Тэгээд
За одоо дараагийнх дээр би ярих учраас орхичих. Ер нь бол 9 сарын дараагаар хариу алдлага болсон. Харин тийм. За тус эрхтэй холбоотойгоор Rapper Cafe-д нэгэн мэдээллийг бичлэгээр бас цацчихсан юм байна. За энэ хүү бичлэгтээ тэрээр өөрийгөө дээрх үл танигдах цагаан Cadillac машинд байснаа хүлээн зөвшөөрсөн байна. За энэ тухайгаа хэлэхдээ би хар тамхины зуучлагч байсан. Түүний үхлийн талаар хэлж чадах цорын ганц амьд гэрч хүмүүс намайг 20 жил хайсан. Гэхдээ би өөрийгөө илчилж байгаа шалтгаан нь би хавдартай. Надад алдах юм огтхон ч байхгүй. Одоо миний гол анхаарах зүйл бол үнэн гэдэг ийм мэддэл хийсэн. За буудалцаан болохоос өмнө MGM Grand-д Tupac болон түүнтэй хамт явсан одоо Nightmare Cafe-гийн үеэл Orlando Anderson-тай маргалцсан байна. За аллагын гол буруутнаар бол Андерсон буруутгагдаж байсан боловч түүнийг бол баривчлаагүй 2 жилийн дараа тэр нас барсан. За кафедээ түүний унаж явсан машины ард Андерсон болон түүний найз сууж явсан байгаа. За тэр аллах үйлцэн этгээдийн нэрийг хэлэхээс татгалцсан нь одоо стрит код буюу тэдний дагдаг гудамжны хуультай холбоотой гэсэн байгаа. За нэрээ нууцлсан нэг хүн Лас Вегасын мэдээний сувагт баривчлага одоо ойрхон байгаа гэж ярилцлаа өгсөн байдаг. Харин Лас Вегасын цагдаагийн газраас энэ хэрэг нээлттэй хിവэр байгаа. Бид ойрын хэдэн сар энэ хэргийн одоо талаар сурвалжилсан хэрэгтнийг баривчлах гэж байгаа талаар хэд хэдэн мэдээлэл гарсан ч энэ нь худал мэдүүлэг гэдгийг мэдэгдээ хэрэг нээлттэй хിവэр байгаа гэж 2018 онд мэдэгдэжсэн юм байна. Тэгэхээр одоо хэдий нэг хүн гарч ирээд би одоо ор тавдартай надад бол одоо алдах юм байхгүй би бол одоо энэ аллагын гэрчмэшт гэж гарч ирсэн ч гэсэн нөгөө нэг төр стрит код гэдгээр яг хэн буудсныг нь бол одоо хийлэхгүй байгаа. Тэгээд цагдаагийнхан бол одоо энэ хэрэг одоо л тодорхойгүй байгаа л гэдэг юм байна. За хамтран хэлэгчээ яриад дууга хэсэг сонсоод өргөжлүүлээд таны дураа оръё. За Улаанбаатар хотод 16 цаг 4 минут болсон. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бүхнийг нэг дороос шин саандэ худалдааны төв хамтран ажиллаж байна. Би энэ чинь Shine гэж уншичаад юу Shine үлээ гэдсэн. Шин саандэ юм биш үү? Тийм шүү дээ. За. За Улаанбаатар хотын баруун бүсийг хамарсан хамгийн том худалдааны төв болох шин саандэ худалдааны төвд цагаан сарын үзэсгэлэн худалдаа явагдаж байна. Бүхнийг нэг дороос гэсэн уриатайгаар ийм үзэсгэлэн худалдаа явагдаж байгаа. Малчны хотноос хэрэглэгчийн гарт малын гаралтай бүтээгдэхүүнүүдийг 2 сарын 10-наас 2 сарын 28-ны өдрүүдэд одоо малчнаас таны гарт өгөх гэж байна. За. За юу гэхээр энэ шин саандын худалдааны төвийн гадаад талбайд хамгийн хөдөөнөөс яг нөгөө малчид өөрсдөө магсуу цагаан эдэгээ авчираад ингээд өөртөө яг зогсож байгаа ямарваа нэгэн шин сандад ямарваа нэгэн юу яагаагүй юм байна. Төрөөс төлөхгүйгээр ингээд зүгээр шууд хамгийн боломж хямдхан үнээрээ та бүхэнд худалдаа хийх гэж байна гэсэн үг. За тэгэхээр та одоо мах цагаан эдэгээ хаана борлуулахаа мэдгүй байвал шин саандэ төв дээр ирэхэд одоо хангалттай одоо ер нь чинь юу штэ хар хорин захын тэнд одоо саандэ шин саандэ гэд нэгдсэн штэ тий. За тэгэхээр цэвэрхэн дулаахан тухтай мянган машины зогсоолтой эрэгтэй эмэгтэй бэлэн хувцс хүүхдийн хувцс гоо сайхны гоёл чимэглэл бичиг эрэг бэлэг дурсгал гутал цүн хүнс гэд хүний хэрэгцээ цүн багцсан. За малгай дээл торог дурдан гутал бүс үндэсний хэв шинж агуулсан бараа бүтээгдэхүүний төрүүлсэн худалдаа. За цагтаа нээж цагтаа хаадаг зориод ирсэн лангуутай нь бол хаалтай байна гэж бол байхгүй. Автобусны буудлаас 100 м зайд маш ойрхон хүүхдийн тоглоомын төвтэй. За дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хүүхдэд тоглоомын төвдөөс үлдээх боломжтой. Үн хямд сонголт их ийм олон давуу тал байгаа. Тэгээ хамгийн гол нь одоо малчдаа ч өгөөчтэй юм байна. Худалдан авж байгаа биднэрт ч өгөөчтэй юм байна шүү дээ, тийм ээ? Ерөөсөө тийм. Тэгэхээр юу гэдэг малчд хэрвээ цагаан эдэ махаа авчирчаад хаана бордуулахаа мэдэхгүй байгаа бол шин сандэ дээр очиж болж байна. Ягаад гэвэл энэ нэгэнт хүмүүс хөл болж очдөг ийм газар учраас тэд нар очсон дээрээ таны бүтээгдэхүүнийг ч гэсэн авах болцоотой шин сандагийн зүгээс бол танараас ямарваа нэгэн түрээс авахгүйгээр шууд лангуу гаргаж өгөх болцоотой гэж байна. Яг үнэ. За ингээд нэдүр хороолол 32-ын автобусны буудал шин сандын худалдааны төвийг зориод очиороо утсан 9191 14-2 9191 14-2. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар бүхнийг нэг дороос шин сандын худалдааны төв хамтран ажиллаж байна. Баярлалаа. За, сонсдог урлаг нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс урлагийг мэдрээ их суриатаар өнөөдөр дуу хүчмийн ертөнцөөр хамтдаа аялна. Бүр лааж штэ. За. Яа, за штэ энэ
зүгээр яг энэ дуу бол 1997 оны дуу байхгүй юу? 96 оны ч 97 оны дуу. 97 оны 5 сарын 27-нд аль биесээр цацагдсан дуу. Би 1999 онд яг тэр нэг Аз нохондлоо мөсийн залуучдын чууд уулзалтыг Монголд хийх гээд бид нар ингээд бөөндөө тэр 9 эрдэнэ төвдөр байрлаад яг ажиллаж байсан байхгүй юу? За. Тэгээ 9 эрдэнэ төв чинь хан уул дүүргийн хүүхд залуучдын төв гээд тэгэд нэг рэпийн тэмцээн болвоо. За. 15 жилөө 16 хамтлаг оролцоод болдгиймаа. Тэгээд би тэндгээ байж ангууд ашгүй та ойрхон байгаа юм чи та шүүчих гээд намайг шүүгчээс суулгасан чинь. За. 15 хамтлагийн 9 нь ганцхан энэ дуун дээр гэж хэлжсэн. Тэгэхээр 99 онд ямар амар хит болсон дуу вэ те? Монголд бол энэ дуу 99 онд хит болсон. Уг нь бол 97 оны 5 сарын 27-нд цацагдсан дуу. За энэ сая сонсгосон дуу бол нэгэн цаг үед Америкийн рэп хипхоп ертөнцийг хоёр хуваан хагаралтуулж байсан баруун зүүн эргийн тэмцэлд нэлээд манлайлан оролцож байсан Notorious B.I.G. буюу Biggie Smalls-ийн гигant дурсгалыг хүндэтгэн Puff Daddy болон Biggie Smalls-ийн эхнэр нь байсан Faith Evans гэдэг хүмүүсийн хамтран дуулсан I'll Be Missing You гэдэг дуу. За энэ дууны нэр бол би чамайг дурсасаар байх болно гэсэн ийм утгатай ийм дуу байгаа юм. Гэтэ бид нар бол эртээ те зүгээр л энэ дууг баар маарн цаглахта Puff Daddy сонсоё л гэдэг байсан. Тийм. Ерөөсөө л тэгж захиалдаг байсан. Тэгээд энэ дуугийн чинь дагаад нэг ингээд явдаг яваад ингээд иргэдэг ийм хөдөлгөөн бий болоод захад хүмүүс цагаан хос костюм бичаг өмсдөг болоод нэг иймэрхүү бас урсгал бий болж илаа. Тэгсэн. За Нью-Йоркийн рэп сценээс гарч ирсэн Notorious B.I.G. бол зүүн эргийнхний буюу энэ зүүн эрэгт баруун эрэг гэж яригдаад байгаа. За түрүүн жишээлбэл баруун эргийн хамгийн том төлөөллүүдийн нэг Tupac Shakur-ийн тухай ярьсан бол одоо Notorious B.I.G. гэдэг энэ хүн бол зүүн эрг буюу Нью-Йоркийн талын ийм хүн бүх цаг үеийн хамгийн чадварлаг рэперүүдийн нэгд бол зүүн ёсоор тооцогдчихсэн. Харамсалтай нь түүнийг зүүн баруун эргийн дасгалцлын хохирогч болж амиа алдсан гэдэгт бол хүмүүс итгэдэг. Барагч тэгсэн баг. Би ч гэсэн тэгж боддог. За Notorious B.I.G. 1997 оны 3 сарын 9-нд бусдад буудуулж амиа алдсан. Яг энээс хойш ерөөсө 2 сарын дараа энэ дуу гарсан. За. Тэгээд нөө гигэн дурсгалтанд зориулсан. За. Тэгээ энэ дуу Puff Daddy-гийн 2 дахь бүрийн хэмжээний цомог болох No Way Out гэдэг цомогт багтсан байдаг. No Way Out. За гадагшаа гарах гарцгүй ч гэдэг юм ийм нэртэй цомогт нь багтсан байдаг. Магадгүй та нар энэ Bad Boy гэдэг студийн ерөнхийлөгч захирал гэж явдаг Puff Daddy гэдэг одоо энэ элдв бусын хил амд оролцоод байгаа нөхрийн ганцхан энэ дууг л бид. Тийм. Өөр дууг нь баг мэдэхгүй. Тийм. Үнэн. За мэдээж яг ингээд хипхоп сонсдог, сонирхдаг, рэп сонирхдаг байсан залуучуудын хувьд бол Puff Daddy-гийн цомог өмгөөр нь мэдчих сонсч л байсан л да. За Daddy-тэй холбоотой дуулын шугааныг өнөөдөр бол ярихгүй. Тэр асуудал тусдаа. Харин энэ дууны эзэн болсон Notorious B.I.G. буюу Big гэдэг энэ залуу бол дуу төрсөн түүхийн талаар нь ярих гэж байгаа юм. Манай зохиолч Айри бичсэн байна. Одоо Tupac-ийн өвхөлтэй холбоотойгоор дайдиг байсан гэдгийг бэлээ. Tupac-ийн гэрийнхэн бүр хувийн мөрдөгч хүртэл хүлцэлж Puff Daddy-г холбох гэж оролдож байсан. Гэрийнх нь бол одоо Puff Daddy-г алгахын нарт байсан гэдэгт бүрэн итгэдэг юм байлаа л гэж байна. Баруун эргийнх нь тэр чигээр итгэдэг. Ер нь бол Daddy-г байсан гэдэгт итгэдэг. Daddy ч зарим нэгэн байдлаар би ерөнхийдөө юу гэдгийг байсан. Тийм ч учраас би одоо Notorious B.I.G. чинь тэр үхлийн хариу үхэл болсон гэж үзээд би энэ хүний өмнө айгүй их буруутай гэж үзсний үднээс энэ дуугаа гаргасан юм аач гэж хүмүүс ярьдаг. Өөр хин нэгэн дуулж болно шүү дээ. Тийм. Яагаад Daddy гэж. За тэгээд ер нь анх энэ Alchemist New гэдэг энэ дууны тэр тэр чигтээ 1983 онд гарсан Police хамтлагийн Every Breath You Take гэдэг дууны хэсгийг ашигласан. Тийм үү? Тийм энэ тагталт нь тэр чигээр. За. Every Breath You Take гэдэг Sting-ийн дуулдаг байсан ийм дуу. За. Police хамтлагийн гоцлт дуу чи Sting-ийн дуулдаг байсан. За яасан гэхээр Puff Daddy бол том толгойтой нөхөр Police хамтлагийнхнаас ямар ч зөвшөөрөл авахгүйгээр энэ дуугаа хийгээд айл язуур бүр цацаа хийцэн байсан. Тэгэхэд нь Police хамтлагийн гитарчин Andy Summers гэдэг нөхөр
өөрөө ч мэдээгүй явж байгаад гинт энэ дууг баар болгонд хипхоп хөглөлттэй хөлбөр нь яваад байгааг нь сонссон. Радиогоор яваад байгааг нь сонссон. Тэгээд юу яахгүй юу? Хүш ингээд манай дуу яваад байна штэ гэсэн. Мэдээд нөгөө ашиглуулчихсан хүмүүс бол юу зүгээр сувгтай тийм шүүхтсэн. Ингээд дууны үг аяыг битсэн дуучин Sting шүүхтээр ялсан. Тэгээд одоо энэ I'll Be Missing You гэдэг дууны royalty буюу энэ дууг ашигласны төлөө олж байгаа бүх мөнгө нь 100% шүү. 100% Sting-ийн кармаар ордог. За. 2053 он хүртэл энэ I'll Be Missing You гэдэг дуунаас олдож байгаа бүх мөнгө зөвхөн Sting-ийн карманд орж байгаа. Тийм. За гэхдээ Sting хожим нь pub дидтэй сайнцсан. Тэгээд энэ дуугаа бол энэ 1997 оны 9 сард болсон MTV Awards дээр бол цуг дуулсан байдаг. Санаж байна уу? Тэр тоглолтыг нь бол би бол айгүй сайн санаж байна. Эхлээд pub-дадыг гарч ирээд дуулж идэлчин. Гинт годоор нь Sting гарч ирээд яг өөрийнхөө гитартаагаа гарч ирээд шиг санаж байна баг. Тэгээд нөгөө Everything Break Your Thing гэдэг энэ Every Breath You Take энэ дуугаа яг энэ хэсгээ дуулдаг, тагтаа дуулдаг. Sting ч нэг юм сонг холоотой эвгүй штэ. Нэг юм ямар ч хөдөлгөөн байхгүй ингэж номгон зогсож байгаа дуулдаг эвгүй гар штэ. Тэгээд дуулж ирснийг нь би аягүй сайн санаж байна. За тэгээд энэ MTV Awards-аас бол шагнал авсангүйг нь би сайн мэдэхгүй байна. Юу яасан? 40 дахь удаагийн Grammy Awards-аас бол харин энэ дуу шилдэг рэп дуу шагналыг нь хүртсэн байдаг. Тий. За зүгээр нэг ингээд юу яагаад зогсоогүй нэг Grammy Awards-аас шагнал магнал аваад зогсоогүй Billboard-ийн Hot 100 жигсаалтыг 11 7 хоног тэргүүлсэн. Тэгнэ угаасаа тийм 3 сар гарan гэсэн үг шүү дээ. 3 сар гарan тэргүүлсэн энэ дуу бас 15 өөр улсын чартыг бас тэргүүлж исэн ийм супер алдартай хит дуу да. За клипийг нь бол дуу засагдахаас өмнө хийцэн байсан. Тийм үү. Хийгээд MTV-д 1997 оны 5 сарын 11 гэхэд видео клип нь цацагдчихсан. 5 сарын 27-нд дуу нь аль биесээр цацагдсан шүү дээ. Тэгэхэд 5 сарын 11 гэхэд бол клип нь хийгдээд MTV-гээр цацагдсан. Клипийн найруулагчаар нь бол за клипний ертөнцтэй бол нэлээд алдартай найруулагч бол Hype Williams гэдэг нөхөр найруулсан байдгийг. Гэтэ яг тийм актер сүртэй дүрслэл байхгүй шүү дээ. Эхлэлтэй нэг мотоциклтэй явж байгаа дунж байгаа. Тэгэл pub-дадын нэг наашаа цаашаага ингээд жижиг хөдөлгөөнөд дуулдаг. За нэг баахан цагаан хувцастай хүмүүс уул руу өсөж байгаа байдаг. Notorious B.I.G-ийн нөгөө бэлэвсэн ихнэр нь нэг юм цагаан хувцастайгаа ийм баахан цагаан даван дунд дуулж байгаа ч үлээ нэг тийм эсгэл байдаг. Өөр нэг актер сүртэй найруулга гайгүй штэ бас. За хойлоо хамтраа хэлж ярьчаад өргөжлүүлээ энэ. Төгөлдөр Бусанаас ингэнэ ёо дарханд Сатурн 2016 он дахин шинээр хаалгаа нээж нээгдэж байхад энэ дуу явдаг байсан тэхүү 2016 онд хүртэл бааранд явдаг байсан гээл бод. Тэгээ манай дархныхын чинь Сатурнда их орох дуртай бүр хуучин дархнаас ирж орноо гинэ. Тэрч битийл одоо манай голын чивэнд явахаар голын чивнийхэн тэр хийж басаад амар бүжгэлдэг тхөө. Энэ дуу явлаад бол манай үеийнхэн ерөөсө зүгээр ингээд хүн байхгүй угаасаа одоо ч гэсэн бид нар бүжгэлсээр л байгаа. Яалтчгүй одоо тэг яах юм бэ те? Тийм шүү дээ. Юу 16. Тэгээд нэг зөвүүн удаан эргэж мэргээд те. Энэ дидигийн бас тэр нэг эргэдэг чи бас хэцүү юм шүү дээ. За Улаанбаатар хотод 16 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар таны гэр таны орон зай 5 дух сураатаагаар Best Boyдан ухаалаг Boyдангаар хамтран ажиллаж байгаа. За бүх зүйл ухаалаг болсон. Тэгсэн. Бөөдөн хүртэл ухаалаг болсон. За ингэнэ Best Boydангаас Boydan ор камин зуух ширээгээ багцлаад авах болцоод олгож байгаа юм байна. 2025 оны 2 дугаар сарын 11 дуустал багцаар нь авбал одоо ихтэй эднийх сунгасан баха. 10 өчтөр дууссан шүү дээ. 10 гэхлээр нь гайхчихгүй. За багцаар нь авбал билүү хямд байгаар хөнгөлөлтөө худалдаа зарласан байгаа юм. Улаанбаатар хотын хэрэглэгчтэй улам ойртож баруун болон хойд бүсүүдэд 2024 онд 2 шин салбар нээсэн. Нэг нь болохоор Өргөө кино театрын урд талд урд руу ингээд уруудангууд call center гэдэг штеп. За яг тэрний дөрөв давхарт.
За. Нөгөөх нь болохоор Dragon-ы нөгөө нэг шин терминал нөгөө алдартай супер терминал байгаа шүү дээ. Тэрний дөрөв давхарт бас нэг салбараа нээсэн. Ингээд энэ салбаруудынхаа салбаруудаар нь та бүхэн өөрт гэрт ойрхон байгаагаар нь үйлчлүүлээрэй. За яг үнэ. За тэгээ USB Bluetooth цэнэглэгчтэй ширээ болгон ашиглах боломжтой 50 уур аягны суурьтай. За тэгээд Улаанбаатар хотод хаан уд Баянзүрх Баянгол Сонгон архан гээд хэрэглэгчдэд ойртсон салбаруудтай. За буудангаас гадна хоолны ширээ, сандал, буудангийн урд байршуулах, сэтгүүлийн ширээ, зурагтны мөлхөө тавир, камин зух зэрэг олон төрлийн тавилгын сонголттой худалдаалагдаж байгаа. Тэгээд та 77 77 60 60 гэдэг утсаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 77 77 60 За тэгээд best booden гэж салгахгүйгээр бичээд Facebook руу норох боломжтой байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар за таны гэр, таны орон зай 5 дух гэсэн уриатаагаар best booden ухаалаг буудангаар хамтран аялагч байна. Баярлалаа. За. Одоо би юуны талаар ярих гэж байна. Notorious B.I.G гэдэг энэ бүдүүн хүү хэн байсан бэ? Яагаад тийм алдартай байсан бэ гэдэг талаар ярих гэж байна. Бүх цаг үеийн хамгийн агуу рэперүүдийн нэг болох бүтэн нэр нь Christopher George Latour Wallace буюу Notorious B.I.G гэдэг нэг товчлолтой 1994 онд гаргасан анхны Ready to Die гэдэг цомгоор тус цомгийн супер хит дуунуудаараа олонний анхааралд өртөөд нэрд гарсан ийм хамгийн ихэлж одоо нэрд гарсан супер одуудын нэг бол мөнөөсөө мөн. Ердөө анхны цомгоо гаргаснаас жилийн дараа Billboard Music Awards наадмын оны шилдэг рэпер гэсэн шагналыг хүртхэн сэцүү. Тэгээ Source Hip Hop Music Awards наадмаас оны шилдэг гоцлол, оны шилдэг дууны үг, оны шилдэг тоглолт, оны шилдэг цомог шагналуудыг хүртсэн бол түүнийг хэр өндөрт гарцсан байсан бэ гэдгийг бол бүр харуулж байгаа. За мэдээж түүнээс өмнө бол баруун эрэхт нөгөө алдарт Tupac гэднэр бол мандаа бадарцсан л байсан л да. Тэгээд зүүргийн хувьд бол Notorious B.I.G гэдэг энэ бүдүүн залуугийн хувьд бол залуу бол үнэхээр ингээд бүүн болж гарч ирсэн байгаа. За хашир gangster rap урсгалаар уран бүтээлээ бүтээж ирсэн. Gangster rap гэдэг нь болохоор шүү дээ. Бүүн хараал ирвэл. Ерөөсөө энд ямарваа нэгэн тийм нөгөө нэг дид гэдэг юм байхгүй. Ерөөсөө хэрэг энийг дид гэх юм бол энэ дуудууд дид гэж явчихна. Түүний дуу бол ийм амар хараал идсэн бөөн хараад болсон дуунууд байсан. Яагаад гэх юм бол түүний дуунууд нь өөрийнх нь үзэж туулсан амьдрал, гэмт хэрэг. За тэгээ Баян ядуугийн нөгөө нэг ялгаа тий. Тэгээд эн чинь нөгөө нэг өөрөө баян болонгуудаа эргээгээд нөгөө нэг юм баярхлын нэг юм нэг сожорл байдаг шүү дээ тий. Би тэ ингээд 7 хоног 7 алтан гинж иргэд сольж зүүдэг новшнуудаа та нар одоо бла бла бла. Ийм солиотой юмнууд байдаг. Ийм байсан. За тэгэхэд хамгийн одоо юу гэдгийг амар юм юу гэх юм бэ гэвэл тэ тэр үхээ мэдчихсэн. Үхээ залуудаа өхнө гэдгийг мэдчихсэн. Яагаад гэвэл энэ хоёрхан цом гаргасан нөхөр штэ. За хоёр цомог нь хоёулаа үхэл гэдэг үхтэй. Нэр нь. За эхний цомог нь Ready to Die. Үхэхэд бэлэн гэсэн. Утгатай. Ийм нэртэй цомог байсан бол хоёр дахь цомог нь бол энэ өөрийг нь нас барсны дараа гарсан штэ. За. Асуурхаас өмнө гарч амжаагүй байсан. Энэ цомгийнх нь нэр нь өөрөө өгсөн байсан. Life After Death буюу үхлийн дараах амьдрал гэдэг ийм нэртэй байсан. Ямар эвгүй юм бэ тийм. Амар эвгүй байхгүй. Тийм байна. Тэгэд энэ цомог нь бол түүнийг нас барснаас 16 хоногийн дараа гарсан байдгийг. За. Яг амьд сэрүүн байхдаа ганцхан сингл гаргасан. За тэр нь бол нөгөө алдарт Hypnotize гэдэг дуу. Энэ ганц сингл нь эхний бөгөөд эцсийн сингл нь болсон. За тэгэд ердөө энэ нас барахаас 8 хоногийн өмнө цацагдсан ийм дуу байхгүй юу энэ дуу. Тэгэд ингээ өөрөө нөгөө байхгүй учраас сингл ахиж гаргаагүй байжгаад түүний дуулсан More Money More Problems үеүтэй их мөнгө их асуудал дагуулдаг гэдэг энэ хоёр дахь синглийг нь бол түүнийг нас барснаас хойш буюу 1997 оны 7 дугаар сарын 11-нд нийтэд энэ цомгийн хоёр дахь сингл шүү гэж гаргасан байдгийг. За. Тэгээд энэ сингл нь бол цацгдсан даруйда Billboard-ийн 100 шилдэг дуучин салтыг 2-7 хоногийн турш тэргүүлсэн байдаг. Тэгээд энэ More Money More Problems гэдэг дуу яагаад ингээ амар алдартай болсон бэ гэвэл нэгдүгээр нас барсан Notorious B.I.G-ийн дуу байсан. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь энэний клипийг нь Puff Daddy болон түүний ийм ойрхон байсан найзуудын хувийн цомгоос нь авсан видеогоор
клипчүүдээр амьд байх үеийн үсгийг клипчүүдээр тэгээ гаргацсан ийм сингл байхгүй клипийг нь. Тийм учраас нэлээд алдарт гарсан. Тэгээд үг мөгөнч эвгүй байгаа зү тэ. Их мөнгө их л асуудал дагуулдаг шүү гэсэн ийм үгтэй. За тэгээд 1996 онд Америкийн хипхоп урсгалын зүүн баруун эргийнхний тэмцэлд хурцтаад оны 9-р сард нь бол Tupac Shakur автомашинд буудуулаад нас барсан. За ингээд энэ бол нэгэнт ингээд бид нар ингээд зарлаагүй боловч нэгэнт аль зур дайн эхэлсэн гэдгийг бол хүмүүс мэдчихсэн. Тий. Tupac-ийн өхөлд бол Notorious B.I.G-г буруутгасан. B.I.G гэхээсээ илүү ер нь бол зүүн эргийнхнийг буруутгасан гэж хэлж байна. Яагаад Notorious B.I.G гэдэг нэр энд сонсогдоод идэг юм бэ гэвэл тухайн үедээ хашир топ нь байсан. Топт нь оргилд нь байсан гэсэн үг. Тий. Ингэж юу яасан? Ер нь бол Big G л гэдэм бэ штэ тий. Big G, Том G. Мөн үү? Үгүй. Товчлал нэр нь аггүй юу? Үгүй. За. Big гэдэг гэж ерөөсөө хэлдэг. За. B.I.G гэдгээр нь хэлдэг юм уу? За. гэдгээр нь хэлдэг. За. Тэгэд яг нөө Tupac-ийн алалгаас 9 сарын дараа бол Notorious B.I.G гэдэг залуу 24 хүн наснда бодуулаад нас орчиж байгаа. Tupac 25 таа байсан. Тийм байна. Тэгээд ингээд 9 сарын дараа 24 настай энэ B.I.G нас орсон. Түүнийг Rolling Stone болон Billboard, Source гэх мэтийн хөгжмийн урлагийн талаар нэлээд дуу хоолой өндөртэй сэтгүүлүүд бол бүх цаг үеийн хамгийн шилдэг рэпер хэмээн зарласан байдаг. Notorious B.I.G бас өөрөө юм бүдүүн мангар том залуу штэ. Үнэхээр big залуу байсан. Big гэхэд бол буруутгах юм байхгүй л дээ. Тэгээд энэ залуу бол хоолнд үнэхээр дуртай байсан. За. Тэгээд амттай хоол идэх нь бол амьдралын хамгийн сайхан таашаал гэж үздэг тэрийг аач шууд ярьдаг байсан. Тэгээд би ер нь явандаа ингээд өөрийн гэсэн хувийн хоолны газар нээ нэтэр гэж ярьдаг байсан. Хэрвээ энэ залуу уртнаслаад түүний хоолны газар нээгдсэн бол Big Papa's гэдэг нэртэй багсан. За. Том Papaгийн хоолны газар гэдэг ийм хоолны газар байх байжээ. Америкийн алдарт рэп дуучин Christopher Wallace буюу The Notorious B.I.G гэдэг энэ хүний дурсгалыг хүндэтгээд Нью-Йорк хотод түүний нэрээр нэрлсэн нэгэн гудамж одоо байгаа. За. Уг нь бол рэп дуучны фэнүүд 2013 онд Нью-Йорк хотын захиргаанд ийм гудамжтай болъё гэж санаачил гаргасан юм байна л да. За. Тэгэхэд нь бол хотын захиргаа яагаад чи байнгын хараалын үгээр дуулдаг ийм дуутай энэ бүдүүн хар нөхрийн нэрээр бид нар ингээд гудамжаа нэрлэж юм бол манай энэ хотын залуусд наадах чинь муу өдгөр дуурайл болно гэд эхлээд батгалзаж исэн. Тэгээд сүүлдээ бол үнэнд гүцэгдсэн. За энэ бол үнэхээр яалч байхгүй рэп урсгалын асар том төлөөлөгч юм байна. Энэ хүнийг одоо бид нар ингэхгүй бол өөр хүнтэй энэ рэпийнхнаас өөр хипхопынхнаас өөр хүн олж авчиж наана гэдэг бол хэцүү юм байна. Ялангуяа Нью-Йоркд бол хэцүү юм байна. Гэж үзээд 2019 онд буюу анх санал тавьснаас 6 жилийн дараагаар хотод одоо Нью-Йорк хотод бол Christopher the Notorious B.I.G Wallace Way гэдэг нэртэй годомж байдаг. За. Хүмүүс тэнд очиж юу гаяад. За ингээд ерөнхийдөө миний мэдээлэл дуусч байна. Гэхдээ би зүгээр ховшиг сони юм яриа. За. Tupac Hit 'em Up гэж нэг дис дуу байдаг. Дис дуу хийсэн байдаг. Энэ бол зүүргийнх нэг диссэн дуу. За тэр дуун дээр бол Notorious B.I.G бол чи манай гэрийн буудан дээр унтдаг байсан бидтэй муу бацаанаа те. Тэр байтугай би танаа их нэртэй чинь унтчихсэн штэ мэдчихсэн гэсэн. Ийм үг байдаг байхгүй. Яг ингээд үсэх юм бол нэрэ хашир ингээд алдрах гарахаас өмнө бол Tupac-ийн амьдарч исэн байлээ. Тийм үү. Хэсэг хугацаанд Tupac-ийг амьдарч исэн гэдгийг нь бол тэр тухайн хүрээнийх нь нөхдүүд бол тийштэй нэг юм бүдүүн залуу Tupac-ийг амьдардаг байсан гэж ярьсан байдаг. Харин эхнэр нь буюу одоо энэ өнөөдрийн I'll Be Missing You гэдэг дууны тахилтыг дуулаад байгаа дуучин Pete Evans гэдэг хүний хувьд бол тэр Tupac-тай хувийн дотны харилцаанд оролцож исэн эднэр гэдэг бол батлагдсан юм юу ч байхгүй. Энэ зүгээр дис дуун дээр хинч хамаагүй ингээд юу хамаагүй ярьдаг шүү дээ. Танаа эмээч гэдэгтэй адилхан тийм дэгс үг болов гэж боддөг юм байлээ. Тэгэхээр ийм сонин харилцаатай бие биенийдээ ингээд амьдарч исэн хүмүүс хүртэл ингээд хоёр тал болоод хоорондоо дайн зарлаад бие бинийгээ буутцсан байх жишээ. Ийм л амар л байгаа юм л да.
За үнэхээр сонирхолтой байлаа. Тэгээд үнэхээр бид нар бол залуу сайхан үедээ яг энэ хоёр дуун дээр саагж бүжиглэж явсан уу гэсэр одоо тэр үед ч мэдээллийн одоо сувагч баг байж, хомс байж тэгээд бид нар MTV л үздэг байсан тий. За тэгээд хэлний бэрхшээлтэй ч байж тэгээд тэр болгон яг ингэж сайхан нарийн дэлгэрэнгүй дууга заадалж яг ийм сайхан юм гэж мэдээлэл авч чаддгүй байжээ. Тэгээд гоё. Тэгээд сонирхолтой байлаа. Баярлалаа Анжгаа. За баярлалаа. За нүрээд 2025 оны 2 дугаар сарын 11-ний Мягмар гарагийн Сонсдог урлаг нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс урлагийг мэдрий их суурайтаагаар за дуу хөгжмийн ертөнцөөр хамтдаа аялаад өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны гэр, таны орон зай 5 туг суурайтаагаар бэс буудан ухаалаг буудангаараа за мөн бүхнийг нэг дороос шин саантай хөдөлгөөний тоо хамтран ажиллаа. Баярлалаа. За өргөлөл эрхэм сонсогчдаа цагбрын явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа Яна нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJ радио 88.3